За залуучууд маань их сайхан ажил санаачилж байгаа юм байна. Номын өглөг буян гэдэг бол их гэж одоо өвдөж сэтгэлдэг. Тэгээ нэгэндээ ном хандуулгаа юм гэдэг бол их сайхан санагч байна. Тэгэхээр би өөрийнхөө номын сангаас 5 номыг хандуулж байна. За энэ бол одоо Жангарын туйл гэдэг ном байгаа юм. Энэ манай Монголын одоо баатарлаг туйлс ном. Нөгөөх нь одоо манай алдарт мөрөн хурц цэрэнд орж байгаа хуур магтаалын бадралт уян гэсэн юм ном байгаа. Энэ бол энэ дотор ялангуяа манай одоо барчин туйлч Монголын одоо туйл хайрдаг хүмүүсийн одоо хамгийн оргил нь болсон энэ хүний тухай хөтөлбөрөөр өгсөн юм ном байдаг. За дараа нь манай активч аюудан очиргоо бичсэн монголчуудын гарал үүсэл гэсэн энэ ном байна. За дараа нь бол одоо бод мөрийн зэрэг гэж одоо монголоор орчуулсан хүн багшийн өөрийнх нь номлосон номоо ялангуяа номын дотроос энэ бод мөрийн зэргийг хүмүүс хүргэж тараах юм бол ихээхэн том буян болно гэж энийг одоо анх ингэж одоо номлож гаргасан Богдсон хөв багшийн өөрөө альцсан өвчтэй ном байгаа. За өшөө нэг нь энэ улс төрийн ном гэдэг нэг юм энэ бол эмхтгэл юм байна. Философчлогийн хүрээлэнээс гаргасан. Өнөөдөр байгаа Монгол улс төрийн номуудын нэр, үүсэл, тэрний түүх, зохион байгуулалт шиг одоо багтаасан юм номоо. За энэ 5 ном бол өнөөгийн залуучуудад тэдэн ч гэсэн одоо хэрэгтэй ном болов уу гэж ингэж бодож байна. Тэгээд ном өгсөн газар болоод бусад хүмүүс ном хадгалах биш, ном унших хичээгээрээ одоо ном уншиж байгаа хүмүүс хэцүүрээд байгаа. Тийм учраас номыг сайн одоо уншаараа бүгдийг биш гэхэд ганц нэгэн ч гэсэн нэг номыг дуустал уншаад утга санааг аваад үлдвэл одоо гэдэгт энэ одоо ийм эхлүүлсэн хэрэг бүтэх юм аа гэж ингэж бодож байна. Ингээд энэ номыг хандуулъя.